Монголоо сонсъё. Хэдүүлээ эхлээд яагаад үс баримтлалыг өөр нь өөрчлөх хэрэгтэй байгаа вэ гэж ярианаас эхлүүлэх зүй юм бэ гэж ойлгосон. За энд бол би нэг 5 үндсэн асуудлыг би 5 хүн товчхон яар. Яагаад өөрчлөх шаардлагатай болсон бэ? Яагаад шинжлэх шаардлагатай болсон бэ гэж. Шинжлэх шаардлагатай болсон бэ. Одоо 90 оноос хойш яриул одоо бараг 30 жил те бидний өмнөө тавьж байсан зарим зорилгоудад биелсэн. Энтэй бол хинч марахгүй. Жишээлбэл хэвлийн эрх чөлөө юм уу, хүний эрх чөлөө те үг хэлэх, эвлэлд нэгдэх гэдэг энэ хүний суур эрх чөлөө үүсэл одоо илэрхийлэх шүтэх, хэс шүтэх юм уу. Бидний суур эрх чөлөө угаасаа биелсэн. Тэгэхээр яг энтэй адилхан бол маш олон зорилгууд биелсэн байгаа. Бидний анх тавьж ирсэн. Анх одоо үзэл санаагаараа тодорхойлж ирсэн. Үс дүрмлэрээ тодорхойлж ирсэн. Эсвэл одоо годомжинд гарч ахсахтаа бидний лоозон тэр манай одоо барьцаануудын барьсан лоозон дээр байсан тэр үгнүүд бол биелсэн, зорилгууд биелсэн. За тийм учраас бол биелсэн байгаагаад улам баттгах шаардлага гарч байгаа. Тийм ээ. За хоёр дахь нь бол зарим зорилгууд бол ерөөс одоо хүртэл биелэгдээгүй буюу үжигсэн хэвээр байгаа. Жишээлхэд бол одоо бид нэр ингээд ажилгүйдэл байна тийм үү. Авилгал одоо улам ингээд энд гисэн сайжрахгүй олон улсын одоо үзүүлэлтээр бид нар ажилгүйд маань өндөр хэвээр, авилгал маань бол яг ингээд нэг тогтцсон байранда байгаад байгаа хэвээр. А манай эдийн засаг гэдэг чинь бол одоо мал аж ахуйн дээр суурилж аваад одоо уул уурхайд бүтэн суурилдаг болоод өөр юм бид нар одоо үйлчилгээ одоо юу гэдгийг өөр юмнаас гадагшин зарж гадагшин экспорт мөнгө олохоо болцсон ийм хоцрогдсон эдийн засгийн бүтцтэй байна уу гэвэл байна. Тэгэхээр бид нар энэ ужигэрсэн ийм удаан байгаа энэ асуудлуудаа маш хурдан шийдэхийн тулд бид нар үзэл баримталтаа тодтол нэмэлт өөрчлөлт хийх ёстой болсон гэсэн үг. За гуравт нь бол бид нар харин дахиад шинэ сорилтууд тулгарч байна. Энэ өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд бол шинээр одоо сорилт тулгарч байна. Энэ нь бол илүү одоо манайх бол нээлттэй орон учраас олон улсын хамтын нийгэмлэг болон олон улсын байгууллагууд, олон улсын соёл, олон улсын технологитой бид нар ингээд шууд холбогдож байгаа учраас биднэрт бол шинэ сорилтууд тулгарч байна. Жишээлхэд бол бид нар одоо дэлхийн нийтээр бол энэ хүчтэй удирдагчийг хүсэх одоо юу гэдэг илүү одоо чанга гарыг хүсэх ийм одоо давлгаа явж байгаа. Яг энтэй зэрэгэлдээ яг нөгөө талдаа бол арчилсан орнуудын жишээлбэл хэвлийн эрх чөлөөний индекс сүүлийн 5 жил дараалан буурч байна олон улсад. Тэгэхээр энэ нь юу илэрхийлээд байна гэхээр бид нар ерөөсөө энэ арчилд үйл итгэх бидний одоо юу гэдэг байлдж олсон, тэмцэж олсон энэ эрх чөлөө энэ арчлалын эсрэг одоо маш том хүч босч ирж байна. Тийм учраас энэний эсрэг одоо юу гэдэг бид нар дахиад одоо ханцуу шамарч дахиад бид нар одоо хүчийг нэгтгэх ёстой. Тийм учраас энэ үзэл баримтлалыг бол бид нар дахиж одоо илүү одоо томьёолох ёстой болж байна. Баян хоосны ялгааны тухай бол одоо 2000-ад онд ярьдаггүй байлаа тий. Гэтэл өнөөдөр бол бидний энэ нийгмийн тогтворгүй болгож байгаа хамгийн суур хүчний зүйлийн нэг нь өөрөө баян хоосны ялгаа буюу орлогын баялагын түвшин хуваарлт болоод явчлаа. За нийгэмд бол янз бүрийн сөрөг одоо хар тамхич гэдэг юм уу, ер нь янз бүрийн сөрөг тийм шинээр өмнө байгаагүй террорист болон цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдал гэдэг ингээд бидний өмнө нь ерөөсөө ярьдаггүй байсан шинэ зүйлүүд гарч ирсэн. Тийм учраас бол бид нар энэ шинэ сорилтуудыг даван туулахын тулд бол бид нар үзэл баримтлалаа тодтох шаардлагатай болж байна гэж. За бас шинээр боломжууд бий болж байна бид нар. Энэ боломжуудыг зөв ашиглах хэрэгтэй байна. Жишээлбэл бол бид нар мэдээлэл харилцаа холбооны технологи, эсвэл ерөөсөө одоо юу гэдэг нано технологи, биотехнологи болон инновац гэдэг ийм шинэ технологиуд бол бид нар дэлхийн хавтгай олчлоо тийм ээ. Хин нэгэн маань одоо сайн одоо юу гэдэг инженер, компьютерийн инженер бол нэг сайн аппликейшн хийхэд энэ хүн бол одоо юу гэдэг доллараар сайтын доллар тэрбумтан болох боломж байна нэг хүнд. Тэгэхээр ийм том боломжийг бол бид нар бас зөв ашиглах ёстой. Тийм учраас бол бид нар энэ үзэл баримтлалаа бол бас илүү тодтгож энэ шинэ нөхцөл байдалд одоо бас өөрчилж хэрэгтэй байна гэсэн санаа. 5 дугаарт нь бол энэ бид нар одоо бас л дахиж одоо ингээд юмнуудаа эргэж харах хэрэгтэй байна. Өмнө бид нар ингээд буруу төсөөлөд яваад байсан юмнууд байгаа юм биш үсттэй. Буруу хүлээлттэй байсан юм байгаа юм биш үсттэй гэсэн санаа байна. Энэ юу гэдгийг хэлж яах гэхээр бид нар ингээд эрх чөлөөтэй болчиход бүх юм болчихно. Эсвэл арчсан нийгэмтэй орчих юм бол бүгд болчихно гэж бодож ирсэн чинь хүмүүст бид нар нөгөө энэ үзэл санаагаа их дутуу ойлгуулад энээсээ болоод хүмүүс ямар ойлголттой байгаад байгаа гэхээр ихэнх нь арчил бидэнд юу өгсөн юм бэ гэж асуудаг болчих. Нөгөө талаас үгүй арчил чамд эрх чөлөөгч өгсөн. Чи өөрөө өөрийнхөө хувь заяанд дээдсэн бол өөрөө чи наад амьдралаа зохицуулъя яв гэхээр төрөөс энэ ямар нэг юм авах хэрэгтэй юм шиг хүлээгээд байдаг болчих тэ. Тэгэхээр энэ бол бидний юм буруу төсөөл, буруу юмнууд байна. Мөн нөгөө талаас бид нар одоо соёл шаардлагат, зөвлөлт шаардлагат гэх юм уу өмнөх нийгмийн инерц бол байна. Хадгалагдсаар л байна.
одоо юу гэдэг нь төрөөс юм хардаг, бэлэнчилдэг, одоо тэр маань тэрх байх гэж дээшээ хардаг тийм үү? Дараагийн юу гэх бол гэж боддог, дараагийн шийдвэрийг хүлээдэг юм бол. Энэ бол хэвээрээ. Тийм учраас бол бид нар энэ зүйлийг бас харгалзаж бид нар үзэл баримтлалаа бол одоо өөрчлөх, тодтох юм шаардлагатай байна гэж. За үзэл баримтлалыг одоо тодтогж байгаагийн өөрөөр шинжилж байгаагийн зорилго нь бол энэ ужигрсан асуудлыг шийдвэрлэх, шин сорилт бэрхшээлийг даван туулах, шинэ боломжийг ашиглах, төөрөгдлөөс гарах тий илүү хөгжсөн, илүү орчин үеийн нийгэм рүү одоогийн нийгмээ өөрчлөх гэдэг ийм үндсэн 5 одоо шаардлагын хүрээнд бол энэ одоо үзэл баримтлалыг шинжилж байгаа шүү. Ер нь нийгэм судлаач нар болон энэ одоо сэтгэгч нар юу гэж үзэж байна гэхээр энэ уламжлалт нийгэм ба орчин үеийн нийгэм гэдэг хоёрын ялгааны тухай маш товчхон яриад ингээд маш ойлгомжтой анализ хийгээд байл та. Тэгээд ер нь одоо юу гэдэг нь улс төрийн олон нийтийн байгууллагууд, хувь хүн, намууд те засгийн газрууд энэ хоёр нийгмийн энэ ялгааг зөв анзаараад тэгээд энэ илүү орчин үеийн нийгэм рүү чи ингээд том давлгаа ингээд явж байгаа юм чинь, чиг хандлага явж байгаа юм чинь тэрлүү ингээд нийгмээ өөрчлөлтөнд та нар оролцооч гэж хэлж байгаа юм. За уламжлалт нийгмийн шин чанаруудын тухай ярил л да. Уламжлалт нийгэм бол ингээд эрчим хүчийг ашиглахтай илүү байгалийн эрчим хүчийг ашигладаг, илүү нүүрс ашигладаг тийм үү? Илүү одоо ингээд мод шатаадаг тийм. Орчин үеийн нийгэм бол хүний бүтээсэн нарны дахин сэргээгдэх болон хүний бүтээсэн захиргааны эрчим хүчийг ашиглаж байдаг. Уламжлалт нийгэм бол хөдөө аж ахуйд илүү тулгуурладаг юм байна л да. Уламжлалт нийгмүүд. Тэгээ одоо жишээ бид манайхтай адилхан хөдөө аж ахуйтай Африк ингээд маш одоо хөгжил манайхтай ойролцоо орнууд бол дандаа эдийн засгт нь хөгжлөнүүд эдийн засгаар тулгууж явж. Гэтэл орчин үеийн нийгмүүд бол илүү аж үйлдвэртэй тулгуурж үйл ажиллагаа явуулдаг юм л да. Хүмүүсийн ч ингэж орлогоо олж байгаа. Орчин уламжлалт нийгмүүд бол хүмүүс илүү хөдөө болон ингээд жижиг хот сүрэнгууд амьдардаг болвол зарим бүр одоо манайш ингээд хөдөө амьдарч байгаа те. Орчин үеийн нийгмүүд бол угаасаа хотчиж байгаа те. Илүү төвлөрөх тусмал илүү аз жаргалтай, илүү төвлөрөх тусмал илүү хөгжилтэй байгаа, илүү баялагтай байгаа шүү дээ тийм ээ. Уламжлалт нийгмүүд бол ингээд мухар сүсэг шийдвэр гартанд их хурц нөлөөтэй байдаг бол орчин үеийн нийгмийн шийдвэр гартанд шинж тухайн нөлөөлдөг байсан. Уламжлалт нийгмүүд бол ингээд шийдвэр гаргахтаа ч гэсэн хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ сэтгэл хөдлөлтөөр өдрөдөгдөг бол орчин үеийн нийгэмд бол илүү учир шалтгаанд илүү хэрсүү зам өдрөдөгдөж тэрэндээ дагаж шийдвэр гаргаж байгаа. Уламжлалт нийгэмд бол ингээд даргын шийдвэрийг ингээд мөрддөг, даргын шийдвэрийг хардаг бол тий орчин үеийн нийгэмд бол илүү хууль захирагддаг тий. Хуулиар амьдрдаг хууль захирагддаг тий. Уламжлалт нийгэмд бол ингээд хүмүүсийг нэгтгэхдээ албадан нэгтгэдэг болвол тий орчин үеийн нийгэмд бол хүмүүс сайн дураараа нэгддэг. Тэгэхээр бид нар энэ Монголын нийгмийг илүү орчин үеийн эсвэл илүү одоо ингээд хөгжил сайтай болгохын тулд бид нар энэ одоо ингээд хүчин зүйлүүдийг харгалзмаар байна гэж байгаа. Хойд одоо миний зүүн гар талд нь, баруун гар талд нь байгаа цэнхрээр тэмдэглэсэн болохоор бидний одоогийн одоо хүчин төгөлдрийн мөрдөгдөж байгаа үзэл баримтлал. За урт талд нь байгаа хараа бичигдсэн нь бол одоогийн бидний төсөл. За ингээд ерөнхий агуулгын хувьд харьцуулах юм бол мөрдөгдөж байгаа үзэл баримтлал маань бол оршил хэсэгтэй намын одоо эрхэм зорилгоо тодорхойлсон 10 үнэт зүйлтэй. За тэгээ намын ирмэлцэх зүйл буюу тэр дотор одоо нэг мөрийн хөтөлбөр байдлаар гаргаж тодорхойлсон нийтдээ 5 бүлэг 35 заалттай ийм үзэл баримтлал байгаамаа одоо байгаа. Намын эрхэм зорилго удирдлагатай намын эрхэм зорилготой тулгуур үнэт зүйлтэй мөн 5 бүлэгтэй 5 бүлэг дотроо бол өмнө нь бол энэ 5 бүлэг дотроо ингээд маш урт жигсаалт явуулдаг байсан. Одоо нэг 10 үзэл юутай ч юм уу ингээд заалттай. Жишээлбэл нэгдүгээр бүлэг нь ингээд 8 заалттай. Дотроо болохоор зарим нь ингээд ийм шууд байршлаа ялж байгаа. Энэ бол ийм үү ингэж үзнэ гэсэн. Зарим нь болохоор ингээд энийг хэрэгжүүлнэ гэсэн. Эсвэл зарим нь болохоор ингээд ийм зарчим баримтлана гэсэн байдаг. Тэгэхээр бид нар одоо энэ төсөл дээр бол одоо суур зарчим баримтлах бодлого гэж гаргаж ирье. Тэгэхээр үйл ажиллагаанд баримтлах зарчмууд нь байж идэг. Яг хэрэгжүүлэх бодлогын зорилтууд нь байж идэг. Ийм байдлаар бол бүлэг болгоны ингээд дотор нь ингээд томьёолоод явъя гэсэн ийм юугаар хийсэн байгаа. Одоо тавыг тайлбарж чад төсөл бол одоо энэ манай мөрдөгдөж байгаа үзэл баримтлал дээрээс энэ үзэл санаанууд дээр нэмэх нь. Тэгээ зарим одоо ингээд бүр нэгэнд биелсэн зүйлийг нь тодорхой хэмжээнд ингээд агуулгууд авч орхиод тэгээд өмнө нь тэр намын их хурлаар байгуулагдсан ажлын хэсэг болон энх байгууллагын докторийн ахсан ажлын хэсгүүдийн бас гол үзэл санаануудыг аваад ингээд нэлээд тийм одоо тийм
өмнөх одоо уламжлалаа нэлээд бариад за шинжилгүүдийг бол ингээд санаачлалуудыг нэгтгээд ингэж гаргасан төсөл шүү гэдгийг бас үгийн дайлимд хэлье. Ардчилсан нам нь бол Монгол улсын тусгаар зөвхөн үндэсний эрх шиг үндсэн хуульд ардчлалаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөө зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна гэж. За ингээд ардчилсан нам бол тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байна гэдгийг энэ тодорхойлж өгсөн. За манай одоо энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоо өмнөх үзэл баримталтаар бол яг ардчилсан нам нь бол ингээд баруун төвийн юм а гэдгийг бол тодорхойлоогүй байсан байдаг юм а. За яг хуу ардчилсан нам нь бол ингээд одоо урайлан дуудсан юм одоо ууган улсын хүчнүүдийн нэгдлэл болох ардчилсан нам нь ингээд яваад энийг ингээд дараах өдөрлөө болгон одоо ингээд дараах юмнуудыг хэрэгжүүлэхээр зорж байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нөгөө нэг энд бол нөгөө баруун төвийн гэдэг энэ юм намынхаа одоо жанжин шугамаа бол гаргаагүй байсан шүү гэдгийг энэ ингэж тодорхойлж байгаа одоо хүн бүр хүсэл мөрөөдөлтөй өрх гэр бүл аз жаргалтай амьдрах хөгжлийн бодлогыг дэмжсэн иргэдний эрх чөлөөтэй эрх тэгш хариуцлагатай ардчилсан Монгол улс бол байх нь ардчилсан намын эрхэм одоо зорилго юм аа. За өмнө нь бол энэ дээр бол бас л тодорхой санаанууд нь байсан. Тэр одоо энэ үндэсний эрх шиг гэдэг энэ юмнууд нь бол бүр дээрээ одоо толгой өгрөгөө орцсон учраас энэ одоо ардчилсан нам гэдэг тодорхойлтын толгой руу орцсон учраас бол оруулаагүй. Тэгээд мөн одоо чинэлэг тэр эрхтэгш за тэгээд хариуцлагатай эдэр гэдэг энэ одоо гол зарчмууд нь бол байж байгаа. Томьёол нараа өөр болсон гэсэн үг. За намын тулгуур үнэцүүлэг бол өмнө нь шууд мөрдөж баримтлах одоо мөрдөж буй одоо үзэл баримтлалт дотор бол намын ийм 10 үнэцүүлэлтэй байна гэж шууд жагсаагаад бичсэн байдгийн. За одоо бол бид нар яаж байгаа вэ гэхээр за ардчилсан намын одоо гишүүд бид үнэцүүлийн тухай учраас хүнтэй илүү холбоотой тийм ээ. Ардчилсан намын гишүүд бид хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн 1992 оны үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж ардчилсан улсын ололт амжилт Монгол орны улс төр нийгмийн эдийн засгийн хөгжилд нэвтрүүлсэн дэвшилт санаа өөрчлөлт шинжилэлт бүтээн байгуулалт амжилт ололтоо баттгаж цаашдын бодлого үйл ажиллагаанд дараах үнэт зүйлсийг баримтлан эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ гэж. За энэ ийм томьёолын үйлбэр шинээр орж байгаа. За ингээд эрхэм үнэт зүйлийн хувьд бол хүний эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөн зах зээл, төрийн хязгаарлалт оролцоо, ардчлал, иргэний оролцоо, хуулийн засаглал, үндсэн хуульд ёс, үндэсний өв соёл, уламжлал гэсэн ийм хэсгүүд, ийм одоо үндсэн үзлэр одоо үнэт зүйлтэй. Одоо мөрдөгдөж байгаа буюу одоо бидний энэ одоо дүрм дээр байгаа үзэл баримтлал дотор бол хүний эрхийн тухай бол ингээд маш олон давхардж байгаа санаа ихтэй байсныг нэлээд цэгцлээд за тэгээд одоо манайхаас одоо энэ хэдийгээр дайрчлал одоо глобалчлал гэж байгаа боловч те энэ одоо энэ том урсгал дотор чинь те бид нар өөрийн гэсэн одоо үндэсний онцлог өөрийн гэсэн мөн чанараас хадгалж те бусны одоо олд амжилтыг бол бас өөртөө шингээж авах хэрэгтэй учраас үндэсний өв соёл уламжил за тэгээд одоо юмнууд орж ирэх хэрэгтэй. За мөн энэ шинэ одоо төсөлдөр бол харин хуулийн засаглал те энэ үндсэн хуулийн одоо холбоотой санаануудыг бол нэлээд тод оруулж ирсэн байгаа шүү. За одоо ингээд би нөгөө 5 бүлэгтэй гэсэн одоо ингээд бүлэг болгоноор би товчхон гол санаануудаа ингээд яриад явчих юм. Одоо би ингээд нэгдүгээр бүлэг буюу хувийн эрх чөлөө гэдэг бүлэг рүү орж байгаа. За бүлэглэлийн хувьд бол би бас түрүү дахиж нэг харуулчих. Бүлэглэлийн хувьд бол хувийн эрх чөлөө нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг бол эдийн засгийн эрх чөлөө, гуравдугаар бүлэг нь бол улс төрийн эрх чөлөө, дөрөвдүгээр бүлэг нь шударга ёс, тавдугаар бүлэг нь үндэсний эрх чөлөө. Тэгээ яагаад одоо ингээд хувь хүнээр эхэлдэг вэ гэдэг асуудал бол өөрөө манай одоо намын одоо ингээд явж ирсэн бүх түүхэн бол дандаа хувь хүний эрх чөлөөтэй холбоотой. Ерөөсөө ардчилсан нам анх тэмцэхдээ хувь хүний эрх чөлөө нөлөө тэмцсэн. Ардчилсан намын бүх хөдөлгөөнөд хувь хүний эрх чөлөө нөлөө тэмцсэн байдаг. Тэр байтугай бол үндсэн хууль эхлэхдээ одоо манай энэ үндсэн хууль эхлэхдээ бол тэр үед яриад дийлээгүй. Гэхдээ бол яг одоо ардчилсан хүчнүүд бол нэлээд зүтгүүлсэн нь бол энэ Монгол Улсын үндсэн хуулийн хүний эрх чөлөө гэдгээр эхлэе гэж. Бүлэг болгоны өмнө бол бид нар одоо энэ одоо байгаа төслөөр бас нэг шинээр нэг юм нэмж оруулж ирсэн нь болохоор бүлэг болгоны өмнө нь бол ийм толгой өгүүлбэртэй байгаа. Толгой өгүүлбэр нэг одоо том параграф байгаа. Ардчилсан нам хувь хүний эрхэм чанартай байх, аз жаргалаа илэрхийлэх, хувь зайнд эзэн байх, хариуцлагатай байх, өөрийгөө хөгжүүлэх, итгэл үнэмшилтэй байх, өмчтэй байх, мэдээлэлээр тэгш хангадах зэрэг хувь хүний эрх чөлөөт байдлыг бол үнэт зүйл гэж үзнэ. Одоо бидний шинээр босруулсан төсөл болон одоо энэ мөрдөгдөж байгаа үзэл баримтлалын оронд бол эхний бүлэг дээр бол маш олон санаа давхар байгаа. За тэгээд ингээд
уншаад явчих. Нэг нь болохоор хувийн заяагдмал эрхэм чанар нь нийгмийн бүх харилцаанд хамгаалагдсан байх бөгөөд хүн бүр бусдынхаа эрх чөлөө хүндэтгэн дээдлэнэ гэдэг ийм суурь зарчимтай юм аа. За хувь хүнийг аливаа байдлаар ядгуурлан гадуурхах үйлдэл үйлдэлийг үл твчнэ гэдэг суурь зарчимд баримтлан арчсан юм. За хувь хүн өргөхгээр нийгмийн бүлэг, иргэний нийгмийн байгууллага нь төрийн оролцоогүйгээр бие даан шийдвэр гаргах боломжоор хангагдана. Тэгэхээр иргэний нийгмийн оролцооны талаар бол энэ бас тод бид нар бол оруулж өгсөн байгаа өмнөхөөс. За төрөөс хувь хүний эрхэм чанар, эрх чөлөө, шударгаар оож авсан өмчийг хамгаалах, түүнд учрах аливаа саад бэрхшээлийг бол арилгана гэдэг ийм зарчмыг баримтлана. За хувь хүн эрхээ адилын нөхцөлөд бүрдүүлэхийн тулд мэдээллийн болон оролцооны нээлттэй тэнцвэртэй байдлыг хангаж өгнө. Аливаа цүнхийн аж сонирхол хүсэл тэмүүлэн эрхийлэх эрхийг хамгаална гэж. За суурь зарчим нь бол 6 байгаа. За тулгуур бодлого нь бол энд явж эхэлж байна. За нэгдүгüүрт нь бол хувь хүний эрх чөлөө, зөв хандлага, аж сонирхолд суурилсан эрг өөрчлөлтийн төлөөх хүмүүнлэг, нээлттэй ил тод шудраг чөлөөт нийгэм байгуулна. Тэр энд бол эрг өөрчлөлтийн гэдэг санааг илүү тодтож оруулж ирсэн. За төр нь иргэн бүрийг тэгш боломжоор хангах, нийгмийн байдлыг шударгаар хуваарлах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ бол одоо бид нар тэр нийгмийн баялагтай холбоотой шин сорилт тулгарч байна гэдгийг бол энд бид нар оруулж ирсэн байна. Нийгмийн баялагын шударга хуваарлтын тухай бол бид нар бодлого хэрэгжүүлэх нэ гэсэн үг. За нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийг бол дэмжинэ. Энэ бол өмнө нэлээд тийм олон том тодорхойлолттой байсныг бол шууд 2-гүй ганцхан утгатай олгосон. Хувийн өвчтөд өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэхэд бол эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын аливаа төрлийн үйлчилгээний чанарыг бол тасралтгүй сайжруулах гэдэг ерөнхий ийм томьёолоор бол оруулж ирсэн байгаа. Эрүүл мэнд, боловсролтой холбоотой асуудлыг 5 дугаар тулгуур бодлогын хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг үлгийн иргэдэд нийгмийн харилцаанд оролцох ялгуулгүйгээр иргэний эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ. За иргэний нийтэд тустай сайн дурын ажил, иргэний нийгмийн хөгжлийг бол бүрэн дэмжинэ. Дахиад иргэний нийгэм болон нөгөө сайн дурын, волонтерийн болон эндаментийн ч юм уу те нийгмийн тусын төлөөх энэ ажлуудыг бол бид нар дэмжинэ гэдэг энэ санаагаа илүү тодорхойлж ирж байгаа. Одоо юу гэдэг нөгөө талаас бид нар ингээд арчсан нам бол одоо хоёр гол юмар ярьж үйл санааны хувьд бол эдгээр нэгдүгээр анархууд байгаа маа. Ерөөсөө ингээд дандаа эрхчлөө ярьдаг хүмүүс. А гэтэл бид нар бол эрхчлөө гэдгийн доор хариуцлага байна гэдгийг бол өмнө нь ч тодорхойлсон, одоо ч тодорхойлсон байна. А яг тэрнтэй адилхан дахиад нэг юм зүйл ярьдаг нь энэ арчлалын төлөө хүмүүс бол ийм зэрлэг капитализмыг байгуулах гэдэг юм а гэж. Үгүй ээ, тий. Бид нар бол хувь хүний одоо капиталтай хүмүүс нийгэмд өөрийнхөө сайн дурын ажил хийх, сайн дураараа одоо хандив өгөх тийм үү. Энэ бодлогыг бол үйл ажиллагаа дэмжихээс гадна ийм төрлийн бодлого гаргаж ирнэ. А нөгөө талаас бол бид нар иргэний нийгэм байгууллагыг илүү одоо хүчтэй хөгжүүлнэ гэдэг энэ санааг бол энэ давхар оруулсан байгаа шүү. За хэд туйлшрал, дайсагналцал, ядгуурлан хуваагдал, нийгмийн дотоод орчлыг хязгаарлах, хувь хүний хөгжих боломжид үйлдэлээс саадруулах аливаа төрлийн үйл ажиллагаа тассан зогсооно гэж. За энэ бол өмнө нь бас тэр нийгмийн дотоод хөдөлгөөншилт гэдэг ойлголтоор оруулж өгсөн байдаг. Энэ нийгмийн дотоод орчил гэдэг. Энэ бол цаанаа social mobilization буюу энэ одоо нийгмийн дотор ингээд нийгмийн ач давхраад өөрөөр хэлбэл ямар ч гэр бүлд ямар ч одоо айл төрөөд баян ядуу одоо доржих батах хамаагүйгээр төрөөд нийгмийн баялгаасаа өөрөө тэгш хүртэл өөрөө шудраг хүртэж чадаад нийгмийн ач одоо юу гэдэг давхраад очиж амьдарч чадах хүн. Жишээлбэл бол одоо Барак Обама ямар хүн байжгаад ерөнхийлөгч болсон гэдэг шиг те ийм. А гэтэл Монголд одоо жишээлгээд долоон буудалд амьдарч байгаа хүн яг одоо тэндээ амьдраад одоо юу гэдэг гэр бол амьдарч байгаа хүмүүс хаана нэлээ одоо ядуу тусганд амьдарч байгаа хүн бол яг тэндээ төрөөд тэндээ амьдраад тэндээ сургууль төгсөөд тэндээ гэрлээ тэндээ нас орох тийм магадлал маш их байгаа юм шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо энэ Монголын маш өндөр баялагтай байгаа маш өндөр юм одоо баячуудын одоо Монголын нийгмийн одоо нийт баялагын 90% эзэмсэж байгаа 2% гэдэг чинь те тэр 2% байгаа хүүхдүүдтэй одоо тэнд долоон буудалд байгаа хүний хүүхэд яаж өсөлдөх юм бэ гэдэг. Өөрөөр хэлбэл ийм нийгмийн дотоод энэ орчил хөдөлгөөн сайн байх ёстой. Энийг хязгаарлах ямар нэгэн үйл ажиллагаа бол явуулахгүй байх ёстой гэдэг нь бид нар нөгөө нийгмийн баялагыг илүү шударга хуваарлах, баялагын хуваарлтыг илүү сайн болгох гэдэг талын том бодлогын нэг гол одоо сэжим нь бол энэ дотор явж байгаа шүү гэдэг энэ бас давхар хэлэх юм зөв баха. За амьдрах орчин болон үндэсний аюулгүй байдлын доктортой байдлыг хангах үндэсний бодлого хэрэгжүүлнэ. За аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэдэд гэмтэр хаалгын золиосоо болохоос өрчсөн сэргийлэх,
орчин үеийн цахим гэмтэрийг хар тамхи мансууруулах бодисын гаж нөлөөнөөс хамгаалах гээд энэ хоёр одоо 1.2-8, 1.2-9 бол шинээр орж байгаа заалтууд шүү. Угаасаа өмнө нь бол ийм томьёолууд байгаагүй. Энэ бол бидний нөгөө шин сорилтууд тулгарч байна те. Өмнө нь бол одоо амьдрах орчин тухай ярьдаг байсан боловч хүнсэн аюулгүй байдлын тухай 2000-ад он тийм хүчтэй ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо бол ямар хүнд асуудал болсныг бидний ихэнх нь ойлгодог. Энэ төлөө бодлого хэрэгжүүлэх ёстой болчихжээ гэж ингэж харж байгаа. За хоёрт нь эдийн засгийн эрх чөлөөний тухай. За мөн түрүү ярьсан ингэ толгой өгүүлбэртэй байгаа гэд. За энэ дотор бол арчс нам, хувийн санаачлага, хувийн өмч, хөрөнгийн бүртгэл, өмчийн эрхийн баталгаа, хувийн аж ахуй эрхлэлт, чөлөө солилцоо, гэрээний чөлөөт байдал, шудраг өрсөлдөөн, төрийн хязгаарлалт оролцоо, технологи, инновац тулгуурлан, баялаг бүтээх хөрслөх чадвар бүхий эдийн засгийн эрх чөлөөг үнэлцүүлээ гэж үзнэ гэж. За эндээс бол бид нар хувь хүний санаачлага өмнө нь одоо ихэнх нь бол өмнө байсан. Өмчийн эрхийн баталгаа бол байсан байдаг. Чөлөө солилцоо, гэрээний чөлөөт байдал байсан. Шудраг өрсөлдөөн бол тодорхой хэмжээнд томьёолсон байсан. Одоо бол бид нар нөгөө технологи, инновацыг бас илүү чухалчилж оруулж ирье бас. Энэ нийгэм бол өөрөө ингээд маш хурдтай өөрчлөгдөхөөс гадна дэлхийн ертөнцийн маш хурдан өөрчлөгдөд шинэ орчинд бол бид нар зайлшгүй одоо энэ технологи инновацийн талаар бодлого хэрэгжүүлэхгүй болохгүй нэ гэсэн. Эдийн засаг нь бол хамгийн олон одоо бодлого зарчимтай бүлэг байгаа. Хүний эрх чөлөөний баталгаа гэж үзнэ гэдэг суурь зарчим бол өмнө байсан. Энийг бол баримтлсан яваар байгаа. Нээлттэй өрсөлдөөн зах зээл нь хүний бүтээлч ирмэлцлэл, хүсэл тэмүүллийг цогцлон, ядуурл ажилгүйдэл зэрэг нийгмийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг хязгаарлаж, эерэг өсөлтийг бол тэтгэнэ гэдэг ийм одоо томьёолол юуг бол оруулж байгаа. За дараа нь болохоор хувь хүн өргөхөөр баялаг бүтээх талбарт хамтран ажиллагчдын аж сонирхлыг нийтлэг харилцаанд төрийн оролцоо дарамтыг бол багасгана. Бид нар нөгөө төрөний манай суурь зарчим дээр бол төрийн хязгаарлалт оролцоо гэдэг энэ дахин томьёолж өгч байгаа. За дөрөвт нь бол эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн бодлого, татвар буюу тарифын зохистой төвшин, хувь хүний санаачлах бизнес эрхлэх боломж, нийгмийн хариуцлагатай аж ахуйн эрхлэлт, бие даасан зохицуулалт зэрэг нь бол энэ хэрэглэгчийн эрх шиг хамгаалах хамгийн үр дүнтэй арга байна гэж үзэж байгаа. За энд бол өмнө байгаагүй хоёр гол санаа орж байгаа. Нэг нь бол эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэдэг тухай ярина одоо. Эдийн засгийн өсөлт гэдэг зөвхөн тоон утгаар ярихгүй. Одоо манай нийгэмд ингээд ил болчиход байгаа. Ихэнх одоо хүмүүс ярьж байгаа зүйл бол ийм байгаа шүү дээ. Эдийн засаг өсөд байдаг. Тэгсэн мөртлөө хувь хүний яг ингээд амжиргаа нөлөөлж гин үгүй юу гэж. Тэгэхээр энийг бол одоо олон улсын байгууллагууд, Дэлхийн банк болон ер нь энэ олон улсын маш олон байгууллагууд бол хүлээн зөвшөөрөөд ерөөсөө бид нар бол одоо эдийн засгийн өсөлт гэдгийг бол хүртээмжтэй өсөлт гэдгээр одоо inclusive growth гэдэг ийм ойлголтоор авч үзье гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар энэ томьёолыг ийшээ оруулж ирж байгаа. Нөгөө талаас болохоор хоёр дахь нь бол бид нар түрүү ярьсан нийгмийн хариуцлагатай аж ахуй эрхлэлтийн тухай ярьж байгаа дахиад. Зэрлэг капитализм байгуулдаг юм уу эсвэл одоо юу гэдэг ингээд зах зээлийг зөнд нь орхилоо гэдэг энэ асуудал бол өөрөө энэ одоо нийгмийн хүмүүс сайн дураараа нийгмийн ажлыг бизнесүүд сайн дураараа нийгэм тусдаа үйл ажиллагаа эрхлэх бид нар боломжоор хангах ёстой. Ийм бодлого хэрэгжүүлэх ёстой. Жишээлбэл одоо эндаментийн тухай хуулийг гаргах ёстой тий. Хүн ингээд сайн дураараа нэг төрийн бас байгууллагад үйл ажиллагааг дэмжиж тодорхой одоо мөнгө хандуулсан бол тэр хандуулсан мөнгө нь татвар төлөх орлогоос хасагддаг байх ёстой жишээлбэл тийм үү. Ийм бодлогыг хэрэгжүүлж бид нар энэ нийгэмд илүү одоо бидний ярьдаг нөгөө үндсэн одоо хүмүүнлэг гэдэг тэр тал руу хандуулах байх. Зах зээл их дангаараа ноёрсон монопол байдал, төрийн ялгууртай оролцоо буюу нөгөө протекционист бодлого тийм нэг нь дэмжиж нөгөөг нь дэмжихгүй байх. Энийг бодлогыг бууруулж шудраг өрсөлдөөний тэтгэх замаар зах зээлийн өсөлтийг бол хангагданаа. За улмаар бол шудраг өрсөлдөөний зарчмаар баялаг бүтээх үндэс болсон чөлөөт харилцаа бол хөгжинөө гэж үзэж байгаа. За 6-ад нь бол эдийн засгийн хөгжлийн бодлого нь бол хүрээлэн буу орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үр ашигтай байгаль орчны менежментийг дэмжиж чиглэгдэнэ. Экосистемд сөрөг нөлөө үзүүлэгч нь бол хохирол учруулагч нь хохирлыг өөрөө барагдуулна гэсэн ийм зарчмыг барьж байгаа. Энэ бол манай бас өмнөх үзэл баримтал байсан. Яг нь энд бол гол нь хохируулсан тэр хохирлыг өөрөө барагдуулна гэж байгаа. Байгаль орчинд. Жишээлбэл алтны уурхайг компани үйл ажиллагаа явуулсан бол тэрийг нөхөн сэргээх байгаль орчинд хоргоо болохоо тэр алтны уурхай өөрөө хариуцсан шүү гэдэг ийм зарчмыг гаргаж ирж энийг яс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. За хувийн болон бизнесийн орчин төрийн бус бие даасан зохицуултыг илүүд үзнэ гэдэг энэ зарчим бол өмнө байсан. Энийг дахин тодорхойлж байгаа. За тулгуур бодлогын хувьд бол эдийн засгийн хувьд 7 ийм зарчимтай. За тулгуур бодлогын хувьд бол 10 бодлого байгаа. За энэ эхний бодлогын хувьд бол за ингээд эдийн засгийн бодлогууд бол ингээд хэд хэдэн олон бодлогууд бол шинээр илүү тодорхой болж томьёолгдож оруулсан байгаа шүү. За энэ бол эхлээд юу вэ?
өмчийн эрхийн баталгаа өсөлтөө зах зээл төрийн хязгаарлалт оролцоонд суурилсан хүн бүрийн тэгш боломж өрх гэрийн чинээлэг байдал хувийн хөгжлийн хүчлэг чадрыг бол нэмэгдүүлнэ гэдэг энэ бол бидний бодлогын зорилго байна. Ийм бодлогыг хэрэгжүүлнэ. За бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, цалин орлогыг нэмэгдүүлнэ. Ингэснээр бол эдийн засгийн хөгжлийг баттгаж ядуурлыг бууруулж чинээлэгт дундад давхрыг тэтгэх боломжийг бүрдүүлнэ. За бидний түрүүний яриад байсан тэр баялаг бүтээх, баялагын шудраг хуваарлт гэдэгтээ яг эсрэг ойлголт нь бол нийгмийн дундаж давхрыг одоо бид нар тэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл чинээлэг дундаж давхрыг бий болгож ийж энэ арчсан нийгэм чи өөрөө илүү тогтвортой, эдийн засгийн өсөлт нь өөрөө илүү тийм оролцоотой хүртээмжтэй болдгийм байна гэж ийм үзэл хандлага угаасаа тогтчлоо. Тийм учраас энийг бид нар одоо маш хурдтай хүчтэй ярьж арчснаа маш сайн бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ нийгмийн өөрөө тогтворгүй байдал, улс төр нийгмийн маш олон тогтворгүй байдал бол энэ баялагын хуваарлт, баялагын шударгуус, баялагын одоо тэгш ус хуваарлалт, за тэгээд энэ нийгмийн дундаж давхрын одоо ингээд ийм багасах одоо өсөлтгүй удаан нийгмийн дундаж давхар ингээд өсөхгүйгээр маш удаан олон жил явах бол нийгмийн маш ийм тогтворгүй хувьсгалын одоо анхдагч гарааны нэг нөхцөлийн нэг болдог учраас бол маш анхаарах ёстой гэж ингэж ойлгож байгаа. Шинжлэх ухааны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар мэдлэг тулгуурсан эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг бол бидний нөгөө одоо энэ шинэ орчинд бид нар ийм зорилгыг дэвшүүлэхгүй бол болохгүй нэ. За одоо 2000-ад онд те 90-ад онд бол бид нар мэдлэгийн эдийн засгийн тухай ярьдаггүй байж, за хүмүүс бол тэр болгон тийм ойлголтгүй байлаа. Гэтэл одоо бол манай эдийн засаг ер нь дэлхийн нийтийн эдийн засаг те мэдлэг хааны тэнд эдийн засаг өсөлт явагдаж байна. Одоо юу гэдэг нь Silicon Valley-д ягаад Калифорийн тэнд орчим тийм үү? Ягаад цахиурын хөндөд тийм том компаниуд үүсээд ирэх тэнд мэдлэг төвлөрч байгаа байхгүй. Тийм учраас тэрбум доллар төвлөрөөд шүү дээ тийм ээ. Тийм учраас Монголын эдийн засгийг бол илүү тийм одоо шинэ эдийн засгийн бүтцтэй болохын төлөө бид нар зорих хэрэгтэй юм аа. За баялаг бүтээх чадамжийг устгаж, өсөлтөөнийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын үржихийг бууруулдаг тул бүх төрлийн авилгалын тогтолцоог бол устгана. Хөрөнгө оруулагчид өчигдөр саад бэрхшээл хүн сурталыг бол арилгана. Тэгэхээр энэ авилгалтай холбоотой бизнесийн таатай орчинтой холбоотой хүн сурталтай холбоотой зорилтууд бол нөгөө энэ онд одоо яригадад одоо нэлээд хүчтэй яригдаж байгаа Улаанбаатарын зөвшөөрлөг гэдэг баримтч дотор байгаа гол зарчим бас байна. Тэгэхээр бид нар бас энэ шинэ орчны одоо юмнуудаа бол зөв тусгаж авах хэрэгтэй гэсэн юм санааг бол энд учраас ингэж орсон. За 5 дугаарт нь бол татварын тогтолцоог ойлгомжтой, тогтвортой, баялаг бүтээгч, хувь хүн, өрх гэрийн амьдралын чанар, бизнесийн түвшин тэтгэхүйц түвшинд бол байлгана гэдэг ийм татварын бодлого бол ус томьёолж өгч байгаа. За төсөвтэй холбоотой бол өмнө 2 заалт байсан. Тэрийг бол нэгтгэхэд улсын болон орон нутгийн төсвийг батлах, төлөвлөх, зарцуулах үйл явцад иргэдэд нээлттэй ил тод тунгалаг байлгана. Төсвийн үр ашиг нэмэгдүүлэхийн тулд бол төрийн данхар үргэлгэн тогтолцоог цомхон, төсвийн сахилга хотыг бол чандлан, татвар төлөгчдийн хяналтанд төсвийг өөрийг нь оруулах зорилготой байх ёстой. Ийм бодлогыг бид нар хэрэгжүүлнэ гэсэн. За долоод нь бол нийгмийн албамжийн үйлчлэгийг зорилт бүлэгт чиглэсэн төрийн бүрэн хяналтанд бол байлгана. Төрийн монопол эрхээс илүү нийгмийн одоо хариуцлагын ухамсарлсан иргэд аж ахуйн эрхлэгчдийн санаачд тулгуурлан зохистой хөдөлмөр эрхлэлтийг бол урамшуулан дэмжинэ. За 8-д нь бол дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд багтаан орж экспортын баримжаатай олон тулгуурт эдийн засгийн бодлогыг бол хөгжүүлнэ. За энэ бол эдийн засгийн бодлого дотор олон тулгуурт гэж байгаа. Гадаад бодлогын бас хэсэг дотроо бас яг ийм санаа бас давхар хоёр талд бол оруулсан байгаа гэсэн. За эдийн засгт бол хүртээмжтэй тогтвортой өсөлт бий болгох, үе хоорондын тэгш байдлыг хангасан сангийн ба мөнгөний бодлого хэрэгжүүлж, баялагын сангийн үйл ажиллагааг тогтвортой үр ашигтай явуулна гэж. За энд бол энэ тав их анзаарч байгаа үе хоорондын тэнцвэр одоо шудраг байдал буюу тэгш байдал буюу intergenerational equity гэсэн юм ойлголтыг оруулж ирж байгаа. За энэ бол цаана одоо энэ үеийнхэн баялгаа ашиглаад дараа үеийнхэндээ юу ч үлдээхгүй, үр үлдээх үү те. Энэ үеийнхэн маш их үр тавиад дараа үеийнхэндээ энэ үрийг та нар төлгөж үлдээх үү? Энэ шудраг зүйл мөн үү? Нөгөө талаас одоо үеийн олж байгаа орлого, ирээдүйд олж байгаа орлого хоёр яг адилхан байх нь зөв. Асар өндөр ялгаатай байх нь зөв. Гэх мэтлэнгээр ингээд үе хоорондын боловсрол, үе хоорондын эрүүл мэнд, үе хоорондын орлого гэд энэ зүйлүүд бол ойролцоогоор адилхан байхын төлөө зорио. Тийм учраас сангийн бодлогоо нөгөө хоримтлалын сан, ирээдүйн сангийн тухай хууль гэдэг энэ сангуудаа маш хүчтэй ажиллах хэрэгтэй бид нар. За мөнгөний бодлогооч гэсэн тэр одоо сангийн бодлоготойгоо тохируулж маш зөв авч явах хэрэгтэй гэсэн санааг бол энэ томьёолд оруулсан байна. За 10-т нь бол орон нутгаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг орон нутагт зориулах.
зарцуулалтыг ил тод үр ашигтай байлгах, орон нутгийг бүсчсэн хөгжлөх бодлого санаачлагын хууль дэмжиж гэж. За энэ бол өмнө нь байгаагүй том юм бол яг хөө арчс намын гарч ирэхдээ бол бид нар ярьсаар ирсэн хэрэгжүүлэх зорилго зүйл бол одоо юу гэдгийг илүү одоо орон нутгад нь эрх мэдлийг өгөө, санхүүгийн эрх мэдлийг өгөө гэдэг. Гэхдээ үйл баримтлал дотроо одоо бичээд илүү одоо хүчтэй бодлого хэрэгжүүлээ гэсэн санаа хэлж байгаа энэ дотор бол. За эдийн засгийн холбоотой бол ингэж болж байгаа. За 3 дугаарт нь бол за улс төрийн эрхчил байгаа. За энэ дотроо бол нөгөө бидний өмнө ярьсан толгой өгүүлбэр гэдэг бол арчсан нам хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүч үйл хэрэглэх замаар эрхээ хамгаалах, сонгох, хуулийн өмнө эрх тэгш байх, нийтийн үйл хэрэгт оролцох, чөлөөт бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх, төрийн үйл ажиллагааны учир шалтгаан бодлого суурилсан, хүртээмжтэй, хариуцлагатай, хяналттай ил тод иргэдийн оролцох хангагдсан байдлыг бол улс төрийн хувьд үнэцүүлээ гэж үзнэ. Дараах 7 зарчмыг томьёосон байгаа. Энэ сүүлийн 3 эсгүүдээр бол бодлого нь бага, зарчмууд нь олон. Яг л энэ чинь үйл ажиллагаа их байгаа учраас үйл ажиллагаануудын. За хувь хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, шударга шаардлага тавих зэрэг эрх чөлөөг бол хамгаална. За иргэн дүүлчилж иргэний эрх чөлөө аюулгүй байдлыг хамгаалахад төрийн үндсэн үүргийг бол чиглүүлнэ. За гуравт нь бол хувь хүний эрх чөлөөнд аюул учруулж иргэний эрхэнд хязгаар тогтоох дарангууллын аливаа хэлбэрээс бол эрс татгалзнаа. За энэ бол өмнө байгаагүй. За арчлалын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь иргэний нийгэм тэр дундаа мэдээлэлтэй хариуцлагатай үр нөлөөд хяналт тавьдаг сонирхлын бүлэг мэрэгжлийн холбоод байна. За мэрэгжлийн холбоод болон сонирхлын бүлгийн тухай бол өмнө нь бол байгаагүй, энийг тод оруулж иж байгаа. Зөвшөлдсөх, хүлээцтэй хандах, харилцан буулт хийх зарчмууд нь хүний өөрийн үнэлэмж, үнэт зүйлсээс ухрах, хууль ёсонд хашлах үйлдэл хийх үндсэл болохгүй. За хувийн болон бизнесийн нууц нэр төр алдар хүндийг чандлан хамгаалж төрийн нууцыг гагцхан үндэсний аюулгүй байдлын хүрээгээр хязгаарлах бол онцлон чухалчилна гэж хувийн нууцтай холбоотой. За хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ил тод иргэний чөлөөт оролцоо, нийтийн ашиг сонирхол болон бодлогын судалгаанд бол тулгуурлаж явуулна гэдэг. За нөгөө бодлоготой холбоотой юмнууд тиймүүд бас оруулаад ингээд суурь зарчмууд учраас ингээд яваад байгаа шүү. За тулгуур бодлого байна. За 6 тулгуур бодлого байна. Эхнийх нь болохоор хувийн эрхчлөөг хамгаалах хуулийн засаглал, тэгш эрхэд суурилсан шудраг сонгуул, төрд хяналт тавих иргэний хяналт, иргэндээ үйлчилдэг хариуцлагатай төр, иргэний төвтэй нийгмийн тогтолцоонд бол нийгмийн тогтолцоог төгөлдржүүлнэ гэдэг. За ийм зорилго бол ийм бодлого бол хэрэгжүүлнэ. За иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлэх чиг үүрэгтэй парламентийн чадамжийг бол нээх үйц хууль эрх зүйн орчныг бүрдүүлж шууд болон зөвлөлдөх арчлалыг бол арчлалын механизмыг бол дэмжинэ гэдэг ийм бодлого хэрэгжүүлээ гэж. За 3 дугаарт нь бол иргэний төрийн зохион байгуулалт нь бол үндсэн хуулийн суурь зарчим болох тул Монгол улсад цэрэгдсэн болон шашинжсан төрийн зохион байгуулалт хийгдэхээс ямагт сэргийлнэ. Дөрөвт нь бол эрх мэдэл нь бол нийгмийн чөлөөт институтүүд хүн бүрийн чадвах болцоонд бүрэн хүрч бусдын өмнө хүлээсэн хариуцлага биелүүлэх орчин бүрдүүлэх. За 5 дугаарт нь бол төрийн албыг улс төрөөс ангид байлгах нөхцөлөд бүрдүүлж иргэний хяналттай аж сонирхлын зөрчилгүй мэрэгсэн үр ашигтай цомхон төрийн албыг тогтолцоог хөгжүүлэх гэх төрийн энэ бол 2 дахь удаа цомхон төр гэдэг тухай давтагдж байгаа. За төрийн болон нийтийн үйл ажиллагаанд ил тод байдлыг ирэмэлзэж иргэний эрх мэдлээ иргэний мэд хэрхээ бүрэн хангаж улмаар авилгалаас ангид ёс зүйтэй хариуцлагатай хараат ус сэтгүүл зүг хөгжүүлнэ гэж. За сэтгүүл зүйн зарчмыг энэ дахин тодтогж оруулж ирсэн байгаа. За 4-р нь шудраг устай холбоотой хэсэг орж ичэн шудраг усны эрх чөлөө. За энэ дээр болохоор арчс нам хүний халдшгүй байдал, хувь хүний эрх ашгаа хамгаалуулах, шударгаар шийдвэрлүүлэх, гэм буруутан шүүгээ тогтоогоод ялц зэм хүртэхгүй байх, хуулиас гадуур мөрдөн шалгахгүй байх, ялгуурлал хүчирхээлээс ангид айцгүй амьдрах зэрэг иргэнэ дээдлсэн хуулийн засаглалыг бол үнэмцүүлээ гэж үзнэ. За энэ дээр бол 5 одоо суурь зарчим байгаа. За энэ бол өмнө 3 суурь зарчим бол тодорхойлогдсон байсан. За энэ бол 5 болсон гэсэн үг. За нэгдүгээрт нь бол Монголын ард түмний язгуур эрх шиг гагцхан үндсэн хуульд арчсан ёсоор бол арчсан ёсны зарчмаар хангана гэдэг ийм зарчим байна. За хуулийн засаглалын зорилго нь бол төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд захируулна.
иргэний эрхээр хязгаарлагдсан засаглалыг дэмжих, хуулийн ба өөрийн зохицуулалт нь нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болох бөгөөд аливаа төрлийн ялгуурлалгүйгээр шударга ёс тогтоох, хувь хүний эрхийг хангах, төрийн иргэнтэй харьцах хэм хэмжээг бол бэхжүүлж баталгаажуулах болно гэж. За ийм зарчим байна. Улс төрөөс ангид хараа тус нээлттэй шударга шүүх нь хуулийн өмнө хүн бүр тэгш байх баталгаа болно. Хуулийг чандлан сахих нь албан тушаалтны дур зоргын үйлдэлийг хязгаарлах үндсэн зарчим бол байна. За хууль дэдлэх энэ зарчим. За хувийн эрх хэрэгчлөө өмч аж ахуйн зэрэг үйл ажиллагаанд халдшгүй байдлыг бол арчилсан нам хангана. За иргэний үндсэн эрхийг хангуулах үндсэн хуулийн хяналтын механизм бий болгох нь үндсэн хууль арчилсны суурь зарчим байна гэж. За энэ бол нөгөө цэцтэй холбоотой үндсэн хуулийн шүүхтэй холбоотой зүйл ярьж байна. 3 толгуур бодлого байгаа. Нэгдүгээрт нь болохоор Монгол Улсын эрх зүйн шинтгэлийн үйл явцын цөм нь бол эрх мэдэлтийг хамгаалдаг хуулиас иргэний хамгаалдаг хуулийн тогтолцоо руу шилжих ёстой гэсэн ийм маш товчхон өмнө нь бол байсан одоо ийм санаа байгаа. Хоёрдугаарт нь бол шүүхийн иргэдийг төлөөлөгч, эвдрүүлэн зуурчлагч, гэр сургачийг хамгаалах, шүүхийн бус маргаан шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтэд түшгэлсэн хууль сахиулах үйл ажиллагаа зэрэг нь шударга ёс, хуулийн цэцгэлийг тогтоох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна иргэдийн сонголт эрхийг бол баталгаажуулна. За энэ дээр бол 3-дугаарт нь бид нар дахиад тэр авилгалтай холбоотой өмнө нэг санаа бол дүрдэгдсэн. Тэр нь бол бизнесийн орчинтой холбоотой авилгалыг бууруулах бизнесийн орчинтой холбоотой гэж гарсан бол одоо энэ дахиад шударгастай холбоотой гарч байгаа. Авилгалыг дахиад 2 дахь удаа дүрдэж байгаа шүү. Авилгал хэл ахуул хүн суртал зэрэг нь нийгмийн ёс суртахуун, хувь хүний ёс зүйг доройтуулдаг учир тэдгээрийн аливаа хэлбэрийг бол үл твчнэ. Тэгээд сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авилгал хэл ахуулын аливаа хэрэгт холбогдсон шүүхээр тогтоогдсон асуудлын зөрчилтөнд тогтоогдсон тохиолдолд эрх зүйн болон хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж. Одоо бид нар өмнө нь бол ингээд төрөөс төрсөн, тэр бомтон, офшор гэдэг ийм асуудал ярьдгүй байлаа шүү дээ, тий. Одоо бол энэ хүчтэй яригддаг болж байна. Тийм учраас бид энийг шинэ үүссэн нөхцөл байдал учраас энийг бол авах хэрэгтэй гэж. За хамгийн сүүлийн буюу үндэсний эрх чөлөө байгаа. Үндэсний эрх чөлөөнд дотор бол арчилсан Монгол Улсын тусгаар тогтнол бүрийн эрхэд халдшгүй дархан байдлыг баттган бэхжүүлж үндэсний сэтгэлгээ, өв соёл, эрх түүх, язгуур уламжил, хэл бичиг, зан заншлын эрхэмлэн тээж Монгол бархлын өрөм сархлаа хүндрэлтний хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан хойш үедээ өвлүүлэн уламжлуулах явдлыг бол үнэт зүйл гэж үзнэ гэж. За энд бол өвлүүлэн уламжлуулах, эрхэмлэн өөрөө тээх, эрхэмлэх гэдэг ийм суурь санаанууд нь бүгд орцсон байгаа. За суурь бол 4 зарчим байна. За энэ дээр болохоор энэ бол өмнө байсан эхний одоо зарчим бол дэлхийн арчилсан чөлөөт нийгмийн бүрэн эрхэт гишүүний хувьд хүний эрх чөлөөний төлөвшил, арчилсан үйл явцын сорил бэрхшээлийг хамтдаа даван туулах, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилт хувь нэмрээ оруулах нь бол монголчуудын үүрэг гэж үзнэ гэж арчилсан нам бол эндээ тодорхойлно. За арчилсан нам арчилсан нам үндэсний өв соёл, хэл бичиг, түүх уламжил, зан заншлаа хадгалж, хамгаалж, тийм хөгжүүлэхийг бол эрхэмлэн үзнэ. Энд бол ямар нэгэн мухар сүсэг тийм зүйл биш шүү те. Үндэсний өв соёл, хэл бичиг, түүх, уламжил, зан заншил гэдэг бол биднийг бусдаас ялгаж байгаа зүйл, тодорхойлж өгч байгаа зүйл тийм үү? Дайрчил гэдэг бол тэнгэрт ганц том од байхыг хэлэхгүй те. Дайрчил гэдэг бол дэлхийд тэнгэрт маш олон гялалцсан өөрөөр од байх нь байхыг хэлж байгаа шүү. Илүү сонирхолтой байстэй те. Ганцхан том од байснаас тэнгэрт эрхчлөөгөө сахин хамгаалах бодлогын баталгаа нь Монгол үндэсний эрх чөлөө нь Монгол Улсын аюулгүй байдлыг бол хангацсан байх явдал юм а гэдэг зарчмыг бол гаргаж ирж байгаа. Энэ бол уус суурь зарчим. За дөрөвдүгээрт нь болохоор хувь хүний эрх чөлөө, хууль дэдлэх зарчим, парламентын засаглал тулгуурсан нийгмийн тогтвортой байдлыг хангагдсан арчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлын хангах баталгаа болно гэдэг. За энэ парламентын засаглалтай холбоотой 2 газар орж ирсэн. Нэг нь энэ, нөгөөх нь бол тэр засаглалтай холбоотойгоор гарч ирсэн. Нөгөө хувилбаруудын тухай яриаггүй, дарангуудын тогтолцооны тухай ярьж байгаа нөгөө хувилбар нь басан хувилбар нь цэрэгдсэн болон шашны төрийн дэглэмийн тухай ярьж байгаа. Энэ хэлбэрүүдээс бол хүлээн зөвшөөрөхгүй бид нар бол парламентын засаглалыг илүү хөгжүүлнэ гэдэг зарчмаа бол энэ 2 газар тодорхойлж өгсөн байгаа шүү. За тулгуур бодлого буюу одоо хамгийн 5 дугаар бүлгийн тулгуур бодлого бол 3 бодлого байна. За нэгдүгээрт нь бол үндэсний эрх шигээ дээдлсэн хөрш орнуудтайгаа эвийг эрхэмлсэн 3 дахь хөршийн хамтын ажиллагааг дэмжсэн олон тулгуурт идэвхтэй гадаад харилцаа хөгжүүлэх үндэсний аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хамгаалж
улс орны аюулгүй байдал хөгжлийн зорилгод нийцсэн бүтээлч гадаад харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлнэ. За энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үнд баримтлалын суурь зарчим байна. Хоёрт нь бол эдийн засгийн олон тулгуурт зөв бүтц бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй болгохыг хөгжүүлэх, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрчим хүч, эрдэс соёлыг болон гадаад худалдааны интеграцийн хувьд үр ашигтай бие даасан бодлого явуулах. За энэ бол одоо бид нар эрчим хүчний хувьд баялагын хувьд ямар одоо ингээд бодлогууд хөрш орнуудаа явуулах вэ гэдэг суурь зарчмыг хэлж байгаа. Худалдааны хувьд бол бид нар чөлөөтэй интеграцтай болох ёстой гэдэг санааг хэлж. Хүрээлэн буй орчны тэнцвэрийг хангах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын дөрөөдлийг багасгах, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигын эслийг бууруулах олон талт бодлого хэрэгжүүлэхэ гэж. За өмнө нь бол энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улс ба гадаад ертөнц гэсэн одоо манай энэ үзэл баримтлалаар ийм хоёр заалт байсан. Тэгээд энэ бол одоо ийм 3 тулгуур бодлого 4 суурь зарчим болж 7 болж нэмэгдсэн. Монголоо сонсъё.